Йоо. Йоо. Зайцхан хэд хэдэн трейлерүүд гарсан байна. За одоо кино урлагийн ертөнцид болж байгаа сонирхолтой юм хэм бол мэдээж Каны кино наадам болж байгаа. Тэгээд Кан дуусны дараа бас ямархуу мэдээллүүд гарах нь уу, ямар киноноо шагнал авах нь уу бас хэдүүлээ хараад нэг базаад Каныг базаж гоё бичлэг хийвэл бас сонирхолтой болоо гэж бол бодож байна. За тэрнээс өмнө хэдүүлээ ямар ч өнөөдөр хэдэн гоё трейлерүүд үзцгээе. Гоё трейлерч байх бай. Хүлээлттэй байгаа бүтээлүүдийн трейлер гэж хэлвэл илүү зүг бах бай. Трейлерүүд нь үзээгүй байгаа учраас тийм ээ. Тэгээд ээлжээр нь үзье. 4 бүтээлийн трейлер, тизер байгаа. Айгу сонирхолтой юмнууд байгаа. Тэгээд юуны Spider Noir-ын шинэ трейлер ууг нь өнөөдөр гарах хэрэгтэй. Тэгээд миний хувьд яг хүлээж байгаа цаг нь амжсангүй тэгээ ямар тач тэрийг гарахаас өмнө бичлэгээ хийж таарлаа. Тэрийг ямар ч байсан тэр үед нь үзэж хагаад болвол бичлэг хийх бодон харж байгаа л тий. За тэгээд эхнийх нь бол юу вэ гэхээр за Hope киноны трейлер байгаа. За Hope-ийн хувьд бол На Хонжин найруулагчийн шинэ кино маш хүлээлт өндөртэй байгаа. Бүжүүлжтийн бүрэлдэхүүн сайн. За дээрэс нь На Хонжины хувьд бол одоо миний бас айгүй хайртай мундаг гэж боддог аимшиг кинонуудын нэг The Wailing киноны уран бүтээлч байгаа. За тэгээ баг би андуураагүй бол The Wailing-аас хойш анхны бүрийн хэмжээний уран сайхны кинон байх шүү. За тэрийг андуурж яж магадгүй. За тэгээд Hope-ийн трейлерыг үзцгээе. Кандер мэдээж гарч байгаа. Хойд солонгосын хилтэй ойрхон жижигхэн тосгонд учир бүтүүлэг юм болж байгаа тухай гэж байгаа. Damn. Oh shit. Nice. Нөгөө хэдийн бол үзээгүй. The Wailing бол галзуу байсан. Манай Squid Game тоглолтыг жүжигч чинь гол дөрүүдийнх нэг юм шүү аа. Оо. Quiet Place шиг alien-ууд баг шүү. Oh, what the fuck? Quiet Place-с өөр юм байна. Oh, okay. Хэдэн төрлийн alien байгаа юм бэ чи? Ха. Taylor Russell байсан те. Alicia Vikander, Michael Fassbender. Ха. На Хонжин хийгээгүй байсан бол яг энэ ингээд трейлерыг харах юм бол амар generic sci-fi кино байх юм шиг харагдаж шүү яг үнийг хэлэхэд те. Яг На Хонжин гэдэг уран бүтээлчийн нэр харагдаагүй зүгээр л мэдгүйгээр энэ тизерийг ингээ өдсөн бол заахаа солонгос окей. Гэхдээ зураг авалтмал сонирхолтой л байна л да. Гэхдээ яг ингээ дангаар нь харах юм бол яа тийм бол доо. За уран бүтээлчд нь итгэлтэй байна. Жүжигчдийн бүрэлдэхүүн гоё. Ямар цаар. Кандер бас юу болох нь те. За энийг өстө удаан хүлээсэн. Амар удаан хүлээсэн. Laika студийн шинэ юу? Анимашн байгаа. За Laika-гийн хувьд бол одоо нөгөө юу Paranorman, Kubo and the Two Strings, Coraline тэргээд зөндөө олон мундаг stop motion анимашныг хийсэн. Stop motion жанр биш одоо төрлийг жанр гэхээр буруудах гэдэг. Одоо амьд авч явж байгаад бол маш их баярлдаг юм гоё юу байгаа. Студ байгаа. Laika-гийн хувьд. За тэгээд хэдүүлээ Laika-гийн шинэ анимашны трейлерыг үз. Анхны трейлер. Энийг бол нэлээд удаан хүлээж байгаа. Янзын шүү бас. No, he doesn't. Promise me you won't leave the house. I promise we won't leave the house. Үнэхээр гоё шүү Laika нэр. Зүгээр л орж байгаа хөдөлмөр артист чи бүтээлж байгаа креатив те. Тэрийг нь л биширж үзэхэд хангалттай гоё. Тэгээ дээрээс нь зохиол өрнөл нь гоё байдаг. Ямар гоё юм бэ нийцсэн юу. Oh my god би дэлснээрээ гаргаагүй штэ what the fuck sorry.
Бүр амар орцсон явж ирсэн. Sorry. Тэгээ за би энэчээс эхлээ үзчихсэн яг энэ хавьд явж ирсэн. Holy fuck би бүр яг нэг юм болохгүй санагдаад тийшээс. Яа чи бүр үнэхээр гоё харагдаж байна. Яа sorry. Яа He's gotta go outside sometime. No, he doesn't. Promise me you won't leave the house. I promise we won't leave the house. Аав чинь гэрээс нь гарахгүй гэдэг шиг байна. Тэ бас сонио юм байх шиг байна. Яг story нь юу ах вэ гэдэг сонирхол л да. Гэтэ түрүүний ярьдаг юм бол ивэрэл дээ ярьсан юм. Одоо өрнөл нь хийцэн. Өрнөлгөөс илүү хийцэн те. Artistry. Урлагийн мэдрэмж. Үнэхээр гоё. За яг энэ ярьдсэн сая түрүү. За манай бэнд том болчих шиг боллоо те. Гэтэ story талаас бас юу ах вэ гэдэг сонирн байна. Энэ дагуулж гадаа авч яваад байгаа нь их чинь юм шиг байна. Тийм шүү дээ энэ их чинь шүү. Oh no. What the fuck? No, what is happening? Хүү хэрэг аваа авчлаа. Яа, the Lycos and Dark босхон дээ. Кубо Королана ч бас dark штэ. Энэ дүүг нь аваа авчих шиг боллоо те. Оо. Яа, энэ тийзер зүгээр огшооч штэ ёо. Бүтэн трейлерыг хэрэг байна уу нэмж аа? Яа, энэ анимашн тэр ямар гоё юм бэ? Воо. I don't want any part of your fairy tale. I just want my brother. Damn, яа. Огшооч штэ. 10 сард гарах нэ. Йоо, ямар гоё яаж байна. Тизер. Яа, тэгтээ уртал тизер байна л да 2 сар их. 2 минут. Гэхдээ энэс илүү трейлер юм гаргах ямар ч шаардлага алгаа энд. Damn. Ямар гоё харагдаж байна. За хэдүүлээ юу харъя. Кастыг нь харъя. Jacob Tremblay дүүдэнд оруулж байгаа юм шиг байна. Carey Mulligan, Mahershala Ali, Jermaine Clement гоё жүжигч, Angela Bassett, Awkwafina, Maya Erskine, Amanda Stenberg, Richard E. Grant ямар амар касттай тий. Гол дүрд нь энэ жүжигч юм шүү дээ. Peyton Elizabeth Lee гэдэг дуу оруулж байгаа юм байна. Гэтэ энэ анимашн дээр би бас юу гэж бодоод байдгийг нөгөө нэг одоо яг жүжигчнэрээ алдартай гэх юм одоо яг юу биш. Дуу оруулагч биш те. Одоо voice actor биш гэсэн үг юм. Дэлгэцийн жүжигч гэх юм одоо. Тийм од хүмүүсээр бүх дүү одоо ийм анимашнуудад дуу оруулдаг би жоохон дэмждэггүй ер нь бол. Тэрийг жоохон баг зэрэг асуудалтай гэж бод. Яг сурцсан жүжигчтэй байдаг л да. Одоо чинь энэ дээр Awkwafina байгаа юм байна. Awkwafina бол яг нэг төрлийн дүрдээ айгу гоё алдаг шүү дээ жишээ нь те. Тэгээд сайн хуурч чаддаг гоё жүжигч мэдээж байгаа. Одоо J.K. Simmons центраас ахуулаад мэдээж мундгууд нь байгаа. Гэхдээ зүгээр яг тийм бишүүд дээр бол яг мундаг мэрэгжлийн voice actor-уудыг бас том project-ууд дээр тоглуулж байгаасаа гэж айгу найдаж байна. Тэр бас айгу чухал гэж би боддог. За тэгээд Travis Knight мэдээж найруулж байгаа. Chris Butler гэж хүн зохиолч юм бичсэн. Caleb Deschanel зураглаачаар ажиллаж байгаа юм шүү дээ. Zoe Deschanel-ийн аав шүү дээ, тий. Мундаг зураглаач. Одоо 80 настай хүн stop motion animation дээр зураглаачаар ажиллаж байгаа гэдэг бол бас айгу гой санагдаж байна. Coraline, Paranorman, Box Trolls, Scooby and the Two Strings, Missing Link тэгээд Wildwood 7 жилийн дараах анимашн болж гарч байна. Яа, анхны бүрийн хэмжээнийх нь Coraline байсан гэж бодохоор л амар байгаа шүү. Kubo бол тасархаа. За тэгээд Lanterns үзнэ. Lanterns үзэхээс өмнө миний бас айгу хайртай юуны нэг уран бүтээлчтэй нэг Nicholas Winding Refn гэдэг яг зөв дуудлага нь бол биш баха. Гэхдээ Nicholas Winding Refn гэдэг дан уран бүтээлч гэдэг. Миний бас айгу
дуртай уран бүтээлчтэй нэг айгүй содон юм уран бүтээлч хийсэн бүтээлүүдийнх нь уур амьсгал, vibe, мэдрэмж, өнгө бас тодорхой хэмжээний сэдвтэй тэр сэдв ч юм уу гол зохиол өрнөлөө яаж илэрхийлж байгаа, ямар темпээр, ямар мэдрэмжээр илэрхийлж айгүй содон яг таалагдана гэсэн үг биш бүх кино бүх хүмүүст. Гэхдээ маш содон сонирхолтой юм уран бүтээлч байгаа. Тэгээд энэ найруулагчийн би бол одоо энэ Valhalla Bronson-оос хойш бүх киног нь бол үзсэн. Одоо энэ Private Hell-ийг мэдээж үзээгүй. За энэ кинонуудыг үзсэн гэсэн үг. Тэгээд Bronson дээр Tom Hardy амар зөвүүн дүр тоглодог. Valhalla Rising Mads Mikkelsen-тэй айгүй сонирхолтой кино. Drive, Only God Forgives хоёулаа Ryan Gosling-ийн үнэхээр зөвүүн кинонуудын нэг. Neon Demon миний бүх цагийн хамгийн хайртай, хамгийн weird as shit кинонуудын нэг. Тэгээ саяны тэр нөгөө Нахон Жиний Hope гэх киноны Neon Studio шүү дээ, тий. Neon Studio бол The Neon Demon киноноос бол анх одоо нэрээ авч, яг Neon гэдэг үг бол мэдээж байсан. Гэхдээ Neon Demon гэдэг киноноос нэрээ авч бол гарсан студ гэж байгаа. Тийм. Тэгээд миний хувьд бол айгүй сонирхолтой ямар бүтээлч. Тэгээ 16 оноос хойш Neon Demon-оос хойш анх удаага яг уран сайхны кино болвол найруулж байгаа сонирхолтой. Гэтэ тэрнээс хойш телевизийн цуврал бол хийдийсэн. Хоёр ч цуврал яг өөрөө бүр хариуцч хоёр цуврал бол хийсэн байгаа. Энэ Too Old to Die Young нь Amazon дээр байдаг санагдаж байна. Тийм Amazon дээр байдаг. Тэгээ Copenhagen Cowboy гэдэг Netflix дээр гарсан юм хоёр цувралыг бол хийсэн байгаа. За тэгээд Sophie Thatcher гэдэг жүжигчин гол дүртэн тоглож байгаа. Би бас айгу сүүлийн жилүүдэд бол айгу юутай байгаа. Айгуу таалагдж байгаа мундаг юм жүжигчин байгаа. Heretic гэд аимшиг кинон дээр, Companion гэх кинонууд дээр бол айгуу мундаг байсан. Энэ хоёр киногоор нь бол надаа маш их таалагдсан юм гоё жүжигчин байлээ. Тэгээд бас гоё дуулдгийн байлээ өөрөө дээрээс нь. Тийм. За тэгээд өөр кастинг юмнуудыг сайн санахгүй байна. Тэгээд үзье. There's not a single person that is like you. Say it with me. I am unique consciousness. She's like us. Neon Demon vibe She's биш not үү? one of us. Neon Demon vibe And биш үү? I'm made of stardust. Charles Melton гоё байгаа. Би season 2 дээр гоё байсан. Энэ бүр нэг балет fucked up кино ахын тодорхой байна. The moment you forget that is the moment you disappear. Нэг тийм юуны production дээр амар содон гоё шүү, гоё найруулагч. Charles Melton, Havana Roslio, Diego Calva гинэ. 7 сарын 4-нд гарах юм. Яа энэ яг Neon Demon 2 гимээр л гоё харагдаж байна да яа. Энэстэй балер кино болох. Энэс Neon дээр араа. Neon Demon найруулагчийн Neon Canon дараагийн Canon Neon дээр distribution. За Lanterns-ийн 2 дахь teaser гарсан байгаа. House of the Dragon-ыг үзэхээр болсон байгаа. Тэрийг удахгүй бүр яг формулыг зарлан. Гэхдээ тодорхой болсон учраас энэчээ төрүүлээд ямар ч юм хэлчихэ. 6 сарын 22-наас эхлээд 8 сарын 10-ны оронд нэгд өдөр болгон орой 7 цаг 30 минутаас хэдүүлээ Ignite Plaza-гийн 5 дахь Trillion Lounge гэж газар цуглаар усан шүү. Ignite-ийн хувьд бол маш том зогсоолтой, зогсоолын асуудал бол байхгүй. Талбайгаас төвөөс ерөөсө 20 минут ч хүрэхгүй алхаад ирэх боломжтой. Маш орхон Шангрилагаас бол бүр 10 минутын зайтай. Том Плаза Маса тэр зүүн тишээ их Монгол ороод Баян Монголын тэр хавийн бүсээс бол маш ойрхон гэдэг. Айгүй олон талаас очиход амар ойрхон зогсоол асуудалгүй ороод айгүй гоё орчинтой. Бараг хайнда тусгаарлагдсан орчинтой айгүй гой газар үзэхээр болсон байгаа шүү. Тэр удахгүй нэмээд бүр зарлаад явна. Гэхдээ та хэд минь яг энэ бичлэгийг яг одоо үзэж байгаа та хэд анх удаага тэрийг бол харж байгаа. Энийг бол ерөөс энэ бичлэгэн дээр зарлана гэж бодоагүй байсан. Тэгээ зарлаа явчих. 6 сарын 22-нээс эхэлж байгаа шүү. Тэгээд ирж нэг дээрээ за харин Lanterns-ыг хэрвээ House of the Dragon-ы үзэлт хандалт мэдээж тэнцээ худалдаа бол борлуулалт тийм ээ. Энэ үзүр маань амжилттай болоо гоё байх юм бол Lanterns-ыг үзэх боломж гарна. Тэгээ ер нь Lanterns-ыг үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ House of the Dragon үзээс бас тодорхой хэмжээнд хамаарна шүү. Тодорхой хэмжээнд. За Lanterns би бол угаасаа үзүр хийн гэдэг шийдэлд хүрсэн явж байгаа. Гэхдээ мэдээж практик зүйл мэдээж байгаа шүү дээ, тийм. За. This ring. It's the greatest weapon in the universe. Oh. When and if to use it, that's the whole ball game, Junior.
Oh, nice. Did you just use that ring to counterfeit money? No. Tell me how you got it. The ring. You know how I got it. I sure as hell didn't interview for it. Oh, well, shit, maybe you should have. Power like that, shouldn't you have to work for it? I've been doing this since you were a baby. And the only way you're gonna get this ring is over my dead fucking body. Энэ Power дээр нь суурилсан трейлер амар гоё байна. Өмнө нь ерөөсө Power гэхээс илүү энэ хоёрын динамик уур амьсгал дээр айгүй суурилсан байсан шүү дээ. Одоо энэ Power дээр нь суурилж байна. Айгүй гоё. I think he likes me. Everybody is lying to us. We're not leaving here till we find out what they're hiding. Danger's part of the job. You need to be fearless. How are you chosen for this? It's only one question. Are you afraid? Оо. You afraid? Яа, бүтэн сүттэй Hal Jordan. Aaron Pierre үнэхээр гоё жижигч шүү. Манай чи юм бэлээ манай Супермен дээр гардаг Eclipse-тэй нөхөр гоё гоё. Өөр гариг мэргэлөө явах юм байна. Жижиг тосгонд үйл явдал нь болно гэдсэн том контекст скоп хүрээ бол байгаа юм байна. Ямар гоё юм бэ? Амар serious байгаанаас гоё байна. Айгуу гоё харагдаж байна. Was raised fearless, and I'll do this better than he's ever done it before. Then go and get it, Jon Stewart. Яа. Woo! Nice. 8 сарын 10-нд House of the Dragon сүүлийн анги, season 3-ын сүүлийн анги гараад дараагийн нэгтгэсэн шууд Lanterns эхэлж байгаа. Би бол амар хайптай байсан. Энэ бүр амар хайп нэмчлээ. Бүр хайп нэмчлээ. Вау. Гой. За энэ бол ёстой сонирхолтой харагдчих. За өнөөдрийн трейлер үзсэн юмнууд бол гоё яа. Тэр Hope явж жоохон сонир харагдсан шүү. Гэхдээ наахончинд бол итгэж гин. Уран бүтээлчд нь итгэж гин, найдаж гин. Тэгээд Her Private Tale үнэхээр гоё харагдаж байна. Nicholas Winding Refn угаасаа бүр хэзээ нэг цагт яг нэрийн зөв дуудаж сурна. Үнэхээр гоё найруулагч, зөвүүн содон найруулагч би угаасаа дуртай. За тэгээ Wildwood ямар үзэсгэлэнтэй гоё харагдсан бэ те. За тэгээд Lanterns гоё. Супер. За тэгээд юунаас эхлээд House of the Dragon 6 сарын 22-нээс эхлээд 7 хоног болгоны нэгдүгээр өдөр 730-аас суглаад наана асуулт хариулт гоё тэмцээн явж байгаа 8 цагаас үзрүүд нь гараад явна шүү ирж үзээрэй. Амар гоё орчин бүрдүүлээд гоё ингээд өдөр хийнэ гэж ажил болгож төлөвлөж байгаа ирж үзцгээгээрээ. За тэгээд мэдээж Odyssey-ийн юу эхэлсэн байгаа. Тасалбар захиалга эхэлсэн байгаа. Merge-тэй тусгай үзрийн шөнийн үзрийн тасалбар захиалга эхэлсэн байгаа шүү. Тэгээд дэлгэцэн дээр гарч байгаа юугаар мэдээлэлээр эсвэл description хэсэг дээр байгаа мэдээлэлээр юу ягараа тасалбаруудаа захиалцгаагаараа. За тэгээ хамт байгаа бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.